Сайн бацгааны энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийнхаа мэдээлэл зөвлөгөөр та бүхэндээ хүчин шилтийн тэнцвэр болон тэдгээрийн бие махбодд үзүүлэх нөлөөлөл хүчин шилтийн тэнцвэр хэвийн хэмжээнд байснараа ямар ашигтай гэдэг талаар мэдээлэл өргөхөөр бэлтгэлээ. Хүний бие махбодд бол хүчин шилтийн тэнцвэр хэвийн хэмжээнд бол байж ах хэвээр. За цусны pH буюу одоо энэ маань бол 735-аас 745 гэсэн ийм хэмжээнд байх юм бол хэвэн гэж үздэг. За ерөнхийдөө бол хүний бие махбодын одоо хүчилжин илүү давмгай байх юм бол тухайн хүний эрүүл мэндийн байдал баг зэргийн асуудлууд үүсч эхэлдэг. Ер нь бол эрүүл мэндийн байдал муудаад ирдэг гэсэн. За жишээ татаад ярих юм бол бодис солилцооны хүчилжил явуулж байгаа өндөр болохоор толгой байнгын өвдөх, булчин зангирч өвдөх, шүд болон ясны эрүүл мэндийн байдал муудах тийм ээ. Тэгээд амархан ядрах, уур цартай болох гэх мэтчлэн маш олон төрлийн одоо өөрчлөлтүүд илэрч идэг. За эсвэргээр хүчилжил буюу одоо энэ байдал маань эсвэргээр болоод ирэхээр булчин одоо татах ч юм уу тийм ээ, айлсгүй таталт өгөх гэх мэт одоо энгийн өөрчлөлтүүд бас илэрч идэг. Тэгэхээр энэ хүчилжилтийн тэнцвэрийг бол яг баланслаад хэвийн хэмжээнд нь байлгаж чадах юм бол тухайн хүн маань эрүүл байх бүрэн боломжтой юм аа. Хүчилжилтийн тэнцвэрийг зохицуулж идэг бие махбодд 4 төрлийн буфер тогтолцоо ажиллаж идэг. Эдгээр тогтолцоо маань энэ тэнцвэрийг хадгалахын тулд ажиллаад байгаа ч гэсэн ер нь бол бодис солилцоон дээр бол хүчилжил нэлээд давмгай явдаг ард түмэн бол бид нар буюу монголчууд юм байна. За тухайн хүний өдөрт идж байгаа хоол хүнсний ер нь бол 80% нь шүлтлэг, 20% нь хүчлэг байх юм бол хэвийн хэмжээ гэж үздэг. За шүлтлэг хоол хүнсэнд юу ордог вэ гэхээр дандаа хүнсний ногоонууд, ногоон орнол тийм ээ. Хүнсний ногоонууд орж идэг бол хүчлэг хүнсний бүтээгдэхүүнд бол мах, цагаан мөрөл, эсэн чихэр, сахартай хүнсний бүтээгдэхүүнд орж идэг. Тэгэхээр эргээд бодоод үзэх юм бол бидний ер нь өдөр тутамдаа идэж хэрэглэдэг хүнснүүд маань бүгдөө бол хүчлэг байдаг. За бидний дунд хамгийн ихээр одоо сэтгэл санаа зоож идэг буюу одоо байнгын тийм зовиртой байж идэг эмгэг өөрчлөлт бол чээж хорсолт гэсэн энэ өөрчлөлт байгаа. Хотоодны хүчлэгдсэн шархлаа буюу одоо энэ чээж хорсолт гэдэг нь бол хотоодны агуулгатхан богино хугацаанд улаан олонроо ороод тэр хэсгийн одоо ханыг одоо түлэх буюу одоо энгийн хэлэх юм бол түлэх үйлдэл үзүүлээд энэ маань бол чээж хорсох гэсэн энэ төрлийн эмгэг өөрчлөлтийг илэрч идэг. Ер нь бол тохиолдлууд бол маш өндөр одоо ийм одоо эмгэг өөрчлөлтүүд ер нь бол маш олон хүн чээж хорсолтоор бол зорж идэг. За өнөөдөр та бүхэнд яагаад хүчилжилтийн тэнцвэрийн талаар ярьж байгаа гэхээр Mosons компани маань үйлдвэрлэн гаргадаг Ecos эрүүл мэндийн шүлтлэг ус. За энэ ус маань бол pH нь 8.5-тай, ер нь бол шүлтлэг шин чанартай ийм ус байгаа. Ходоодны хүчилжигдсэн гастрит буюу улаан олонний сөөргөтэй холбоотойгоор одоо чээж хорсдог хүмүүст бол энэ ус маань маш одоо сайн үнэлгээтэй байх юм аа. Ер нь бол тэр нөгөө хүчлэг агуулмжийг шүлтлэг ус ууснараа хэвийн хэмжээнд авч бүрэн боломжтой ийм бүтээгдэхүүн байна. За нэг сайн мэдээтэй манай Ecos ус маань савлгаа бол бүрэн шинжлэгдсэн. Дотор агуулмж маань бол хуучин найрлагаараа одоо хожраар зөвлөрүүлж буюу шүлтлэг шин чанартай болгосон ус хэвээр байгаа. За савлгааны хувьд авч үзэх юм бол 1 литртэй том савлгаатай. За дараа нь бол 500 мл-тэй ингээд савлгаатай. За гуравт бол 330 мл-тэй ийм савлгаа шинжлэгдсэн. За хуучин бол ийм бизнес та бүхэн мэдж байгаа. За Ecos ус маань бол pH нь бол 8.5-тай шүлтлэг ус байдаг. За тэгэхээр та бүхэндээ шууд энэ үйлдвэрээс гарсан байгаа усан дээр pH-ийг хэмжиж үзүүлье. Миний гарт болохоор энэ pH метр гэсэн уралж байна. Тэгэхээр стат хийсэн усан дээр тусгаж үзээд өгж байгаа өнгөөр нь тухайн усыг хүчлэг байна уу, шүлтлэг байна уу гэдгийг мэддэг юм уралж байгаа. За тэгэхээр ус маань цэнхэр өнгө өгч байна. За тэгэхээр ямар үе цэнхэр өнгө өгдөг вэ гэдгийг энэ тестээс харцгаая. За pH нь 8-9. Ер нь бол шүлтлэг ус байна гэдэг нь батлагч байгаа маа. Миний түрүүний хэлсэнчлэн хоол хүнсний цэсэнд дандаа хүчлэг бүтээгдэхүүнүүд давмгай. Та ер нь бол өөрийгөө шинж тэмдгээр нь авч үзсэн ч гэсэн бодис солилцооны хүчлэг явж байна гэж үзэж байгаа бол эрүүл мэндийн шүлтлэг Ecos усыг хүнсэнд авч ирэхээр анхаарал тавьсан баярлалаа.